хүний хэрэг дээдсэн нэмийг бол одоо бүтээхэд бол өөрийнхөө бүр эрхийн хүрээнд бол үйл ажиллагаа хийнэ гэж амласан байгаа. Ил тод байдлыг одоо ханхаж чиглэсэн үйл ажиллагаа нь бол магадгүй шилэн дансны одоо хяналтыг тавихад ерөнхийлөгч ямар оролцоотой орж ирэх нөө гэдэг ч юм уу. За мөн иргэд одоо үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ерөнхийлөгчийн хамгийн газарт одоо иргэний танхим гэдэгт бол одоо интернетээр жишээлх юм бол өөрсдийнхээ үзэл бодол санааг бол одоо илгээх гэдэг ч юм уу. Ямар нэгэн байдлаар бол тэнд бол дэмжлэг чиглэл өгнө гэсэн амлалт байгаа учраас бол түүнийхэн дагуу бид нар шаардах бол одоо боломжтой байгааг бол бүрийн хөтөлбөрөөс бол харж болж байгаа гэж хэлмээр байна. За тэгээд ерөнхийлөгчийн одоо хувьд бол түрүү хийсэн хууль санаачлах бүрийнхээ хүрээнд зарлиг захирамжаар хориг тавих хэрэгтэй байдгаас гадна үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлдэг учраас чиглэл өгөх юм боломжтой учраас энэ утгаараа бол одоо өөрийнхөө мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломж бол бүрэн байгаа гэж хэлж болно. За нөгөө талаасаа бол Монгол улс бол өөрөө плантын засаглалтай. Тэгэхээр ерөнхийлөгчөөс бид нар гүйцэтгэх засаглал, шүүх засаглал, хууль тогтоох засаглалд байдаг эрхүүдийг бол бас шаардах боломжгүй. Харин энэ гуравтаа хэрхэн зохицож өөрийнхөө одоо мөрийн хөтөлбөрийг бол хэрэгжүүлж байгааг бол хяналт тавих бол боломж бол одоо байгаа. Мөн одоо төс нь бол маш одоо багаар батлагддаг гэдэг бол анхаарах ёстой. Тэгэхээр энэ төсөв тийм ээ үйл ажиллагаа энэ бүх зүйл нь бол ерөнхийлөгчийн тамгын газрын одоо сайтн дээр бол ил тод нээлттэйгээр бол одоо тайлан тавигдах ёстой байдаг. Улсын их хурлд бол ерөнхийлөгч өөрийнхөө үйл ажиллагааг бол тайлбарлах ёстой. Тэгэхээр энэ бүх одоо баримтчийн хүрээнд бид нар ерөнхийлөгчийн одоо амласан мөрийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байна гэдгийг одоо 6 жилийн турш жил болгон хяналт тавих боломж бол одоо бүрдсэн байгаа гэж та хэлмээр байна.